Маргааш өглөө нь манай хүн сайхан унтчихэтэл Тил камши хоёр орж ирээд хурдан хувцас өмс гялзаараа гэл бөө юм болно. Яачва гэсэн Ван нуур руу явъя. Очоод мэднэ л гэдээ. Тосгоных нь нөгөө хиймэл нуурыг Ван гэд нэрлэлсэн байлгүй яахав. Яваад очисон. Бөөнөрөө цугларцсан. Лусын дагын ирцэн байна мэн гэцгээгээл сүйд болж байна. Хүн хурч чадхааргүй ойнгонд цэнгэг устай голд амьдэрдэг ховрын амьтад яахлаараа манай энд ирчдэг үлээ. Сони юм а гэдээ. Ван яагаад ирснийг нь асуусан юу ч дуурахгүй. Сонсгол муутай мó ойлгохгүй байгаа мó бүү мэд. Тэгэхээр нь жаахан мах авчруулад харуулсан хүрээд ирж шүү. Амсангуута энэ авраг гөрүүлийн мах байна те. Хин ангинсан гэж авдیں۔ Ванч даруухан загнаж бид нар бөөндөө гэсэн хүмүүс гээгүй манай лорд агнсан маа гэдэл хэлчихгүй яахав. Лусын дагинч сонсонгуута ус руу ороод алга болчихно. Маргааш нь хаммаг хамаатнуудаа давуулаад ирсэн байдیں۔ Яана нөгөө авраг гөрүүлийг агнцсан гэсэн уурлаад өшөө авах гээд байгаа юм биш үү гэсэн нэг том биетэй эвгүүгээр ойртол ирнэ. Охиныг минь өчигдөр найрцгаар хүлээж авсанд баярлаа. Та авраг гөрүүлийг устгасан гэж үнэн үү гэхээр нь үнэн л хэлээ. Ийм жоохон хүүхэд тэр айхтар амьтныг устглаа гэж үгээл шивнэлдэжсэн аа. Баатар ирмэн миний охиныг эхнэрээ болгож аваач гэдээ. Сүүлийн үед авраг гөрүүлийн дайралтанд өртөж ихээхэн хохирол амсаад байгаа болохоор өөрсдийг нь хамгаалж чадна гэвэл хиндэж охиноо өгөхөд бэлэн байгаа болтой юм аа. Би хүмүүсийг ч хамгаална. Охиноо заавал надтай гэрлүүлэх хэрэггүй. Өсч том болохоор өөрийнхөө сонгосон хүнтэй суусан дээр үстэй гэд нуурандаа амьдрах зөвшөөрөл өгчхөөс гадна бүр байшин энтер бариад өгчтیں۔ Тэгсэн тосгоныхоо бохир ус зайлуулах хэсгийг янзалж байгааг нь сонсоод Лусын хаанд туслахаар болно. Усан дотор чөлөөтэй ажиллах чадвартай тэр хүмүүсийн ачаар манай хүний ажил амархан бүтдэг. Ингээ байж л Арт Хөлөг Баатартайгаа хүрээд ирдээ. Лусын хаан Ваныг хүргэн минь гээд дуутсан чинь нөгөө хоёр бүр шоконд ордын байгаа сте. Чи чинь Лусын гүнжтэй гэрэлцсэн юм уу? Бид нар төрүүлж ирсэн мэстэй гэл нөгөө хил амтай ихч бөө юм болно. Хариулж амжаагүй байхад нь Лусын гүнж "Тийм, би Ваны эхнэр байна" гэж авдیں۔ Гаалгаал. Манай хүнч бүр эвгүй байдалд ороод маргааш нь бүгдийг нь тайлбарлах гэсэн Хөлөг Баатараас юу болсныг нь сонссон. Санаа зовлтгүй л гэж байна. Тэгээд ийм гоё нуур бүтээгээд тосгоноо маш сайн хөгжүүлж байгаа. Үнэхээр мундаг юм а гэж магтуулсан явж исэн Лусын гүнж харчдаг. Ядж яхад тэр үеэр нь баахан хүүхдүүд гарч ирээд завыг нь хөдөлгөөдөөсөн Арт унхаа шахаад Ванд тэрвүүлсэн байж яахгүй юу? Лада гүнж бөөн уур. Чи яагаад энэ охинтой хамт явж идэг үлээ гэхээр нь аавын чинь саналыг би хүлээж аваагүй. Би ямар чиний аваа суудсан нөхөр үү гэсэн уурлал ус руу орчтیں۔ Нөгөө хүүхдүүд завыг хөмрүүлэхээ шахаад байжсэн чинь Лусын хаан гараад ирдэг шүү. Чи гэрэлсэн хүн байж яагаад өөр охинтой зугаалаад байна гэж авж гин. Би таны охинтой гэрлээгүй штэ гэсэн хаангой сонсхийг ч хүсэхгүй. Тэгвэл тэмцээн зохио. Танай хүмүүс ялагдвал чи миний охинтой гэрлээрэй гэдээ. Үгүй юу гэжтэй гэж хэлж дуусаагүй байсан чинь ди өмнөөс нь зөвшөөрчдөг. Өрсөлдөх дуртай хүн л дээ. Хөлөг Баатруудын ахлагчийн хуваар би танд заавал ялалт авчирна гэсэн даамал ахч дэмжнэ. Нөгөө ууртай ихч хүртэл хаанаас ч юм гараад ирсэн. Тулалд зөвштэй гэсэн байж тээ. Тил камши хоёрч юу гэж дутгав? За ингээд баахан гаруудын сумалгаанд ороод манай хүн тулдгаар боллоо. Лусын хаан эхний тэмцээнийг сонгох эрхийг Ванд олгохоор нь манай хүн бодож жагаад усны поло тоглоё гин. Бусдыг нь сонсчиж байгаагүй спорт болохоор нөгөө хэдтэй дөрмийг нь тайлбарлаж гарлаа. Бүхнийг мэддэг даамал ахад хүртэл мэдхгүй юмыг нь зааж өгч ийн гэдэл Тил бишрээстэй. Тоглолт эхэлж манай талаас Панамера, Тил хоёр нөгөө талаас Лусын гүнж Аавтайгаа гарч ирэнгүүтээ пиат нойлдож эхэлнэ. Угийн усан дотор тоглож байгаа юм чи ойлгомжтой байстэй. Тилч хямраад сэтгэл санаагаараа яваад өгсөн нөгөө ихч суг татаж босгоол хэдэн үг хэлээд сэргээчтий. Хоёрдугаар үе дээр манай хоёр нилээн сайн үзээд оноо тэнцлээ. Одоо хэн төрүүлж оноо авсан нь ялагч болно. Хамаг хүчээж авахсан ч Лусын хааны цохилтыг яаж барах вэ? За ингээд ялснараа Лусын хаан дараагийн тэмцээнийг сонголоо. Бөөхөө сэлэлт гэвэл яах вэ? Юу гэж байгаа юм бэ те? Тэгсэн ди майр өөртөө итгэлтэйгээр орноо л гэж байна. За тэгээд дээр нь камши нэмэгдчихээ. Мөрөөдлийн баг юм уу хайшин. Манай хүний таамаг ёсоор болж камшин Лада гүнжид хол хаягдана. Ямар ч байсан сэлсээр байгаад барайнд ороход нь ди гарч ирэл ирвэхээ сэлэлт.
Хамгийн хэцүү техник гинэ. Яахаараа хамгийн хэцүүг нь сонгодог байна гэсэн булчингаа хамаг сайнаар ашиглах боломжтой учраас ингэж байгаа гинэ. Моторт зав юм уу хаашийн? Ингэж сэлэхэр чи төрүүлэхээс яах вэ? Лусын гүнж байтугай аквамен ч гүйцгэргүй харагдчихэв. Усны хувцас бүр урагттал нь сэлсэн байвал яах вэ? 3 дугаар тэмцээнээ сонгох гэсэн манай хүн өөрмөг мөс гаргадаг машин хийгээл тавьчлаа. Ногоон өстэй охиноор мөс бэлдүүлж бутлаад сиропоор хамтланаа. Би өөрөө оролцсон. Энийг идэж уралдыг идэ. Арт саналаараа орохор болж тэмцээ эхэллээ. Амсаж үзээл амаргүй үед болохыг нь ойлгож байгаа юм чинь. Манай хүн өөрөө хүртэл би юу хийчвэ гэсэн байжсэн. Артын хичээж байгааг хараад зориг орно. Баг багаар зогсолтгүй эцээр байгаад манай хоёр төрүүлчдэг. Лусын хаанч овоо ялагдлаа хүлээн зөвшөөрөхөр нь за ингээд нэг юм дарамтлуулахааргүй тайван амьдрах нь гэсэн хүргэн минь гэж дуудсаар л байдаг шүү. Чийт сүрхий хүү юм а. Охинтойгоо заавал гэрлүүлэн дээл гэж ах шиг. Ингэх байсан бол яах гэж тэмцээ хийдэг байна гэл хямарцсан сууж исэн гидсэн өвдөө наадий. Найзууд нь тойрцоо ванд санаа тавьж байгааг хараад арт нилээн бодно. Хархан багаас ганцаардмал амьдралаар өссөн юм байна л да. Аав нь завгүй. Ээж нь хүүхэд харж суух дургүй болохоор байнга л асрагч дээр үлдээчдэг байж. Өөрийнх нь ганц дуртай бас сайн чаддаг юм нь хүүхэлдээ удирдах шийдэн байлаа. Даанч ээж нь мэдэнгүүтээ зодож загнаад хүсэр хайчихжээ. Бараг шолон молом гэсэн байх уу. Тэгээд нэргүү тосхны эзэнтэй гэрлүүлэхээр явуулна гэхээр нь арт дотроо их л айж санаа зовж ижилтэй. Тэгсэн ваны сайхан сэтгэлтэй өөртөө итгэлтэй байгааг нь хараад арт ч урам авдаг. Бусад хүмүүс шидийг нь хичнээн яалж исэн ч хамаагүй хүүхэлдээ удирддаг шидээ улам сайжруулж нэг л өдөр ван шиг олон найзтай өөрийн гэсэн хүрээлэлтэй болно гэж бодно. Маргааш нь ван хүмүүсээ цуглуулж шинэ ажил эхлүүлдэг. Бүгдээрээ ажилсан шиг ажиллаад амарсан шиг амарна. Барбекю пари хийнэ гэжсэн арт хүрээд ирдэг. Би чам шиг болмоор байна. Яаж ажиллаж байгааг ч харж болох уу л гэлээ. Энэ үед Орто болон түүний нөхөд ой дотор нэг амьтанд хөөгдсөн л цогтжээдэг. Удалгүй вааны хүсч мөрөөдж хийсэн од хэлбэртэй бэхлэлт хан бэлэн боллоо. Яаж 2-7 хоногт ийм юм барьчваа гэсэн олон оршин суугчтай болохтой бэлдэж байна. Тэгж яагаад тухтай байшингууд ч нэмж барина гэж шүү. Панамера хэлнэ. Бүр хатаархчихлаа. Би ч өөрийн гэсэн эзэмшил газартай болохыг насаараа мөрөөдөж байгаа хүн штт. Хизээ нэгэн цагт том гавья байгуулад мөрөөдлөө биелүүлнэ л гин. Тэгээ шинээр хийсэн авраг ном сумынхын талаар ярилцчихсэн манай хүн харуулж хүчийг нь гайхуулаад амжиж байгаа. Лааж байгаа сте. Бүгд ангаацсан. Ванч айгүй сэтгэл хангалуун инээж минээцэн л байж идэг. 100 хийсэнгээ өстэй нэгийг нь зарчих төхөө гэсэн зарахгүй л гин. Хүссэн үнээл шууд авъя гэсэн бас л үгүй гин. Тэгэхэр нь бүр сансны ч үгүй юу гуйсан ч биелүүлнэ гэчтэй. Ванч зөвшөөрч за тэгвэл бодож байгаад хэлнэ гэлээ. Энийг авч явахад томд хэрэг болох нэ. Зүгээр номыг авч яваад сумын өөрсдөө хийчиедөө гэжсэн камши орж ирээд манай эзэнтний бүтээл бол шал өөр шүү гэд ваны хийж өгсөн сэлмийг гаргаад ирнэ. Танд эвдэлсэн ч харамсахааргүй ямар нэгэн зэвсэг байна уу гэж зөвшөөрөл авч хагаад Панамерагийн сэлмийг цэвэрхэн завчаа ичтیں۔ Тийм л сүрхий идгэндээ. Энэ үед адал явдал хайгчид авраг луунд хөөгдсөн л ойгоос гараад ирлээ. Зүгтаарай! Хүмүүсээ аваад бэхлэлт рүүгээ ор. Бид нар саатуулж бай гэсэн ван хөдлөхгүй. Үлдээд тулалдчих санаатай. Гэхдээ жаахан эргэлзээ байжсэн Панамера туслана гэж зоригжуулна. Тил артыг аваад хөлөг баатруудыг дуудахаар гүйж манай хэд шин баллистагаар луу руу бууцсан чинь үнэхээр чадварлаг бултаад байдیں۔ Яана ингээд дуусчээ гэжсэн Панамера бэхлэлтэн дээрээс шид гаргахаар бэлдэж эхэллээ. Нилээн хүчтэй галаар бууцсан болохоор лууч бултаж амжилгүй оногдчихдог. Ганц цохилтоор устгах ч үгсэн үгүй. Төрүүжихээс илүү ууртай босч ирээ дайрнаа. Авраг гөрүүлтэй харьцуулшгүй хүчтэй амтан гэдгийг нь ван гинэт ойлгоод бүгдд нь зэрэг харуулах тушаал өглөө. Луу сүрхий бултсан ч далавч нь олон газраа гимтсэн байдаг. Ван руу дайраад ирэх яг тэр мөчт нь Панамера амжиж унгаана. Хүчтэй дэлбэрэлт болсон ч арай устгах чадсангүй. Дотгошоо орж тулаанд бэлтгэхэр шийдэх үед далавчин шатсан луу үсрээл гараад ирнэ. Даамал ах маш тайван алхаж очиод шидээрээ чулуун хан босгож луун дээр унгангуута буцаал тайван алхаж гин. Күүл биз.
Гүүгээ чи ахаа гэсэн чи би ч хөгшин настай хүн гүүж чадахгүй штэ гин. Ингээд хэсэг цаг хожих хооронд Ван Панамерагаас тусламж гуйдаг. Нөгөө баллистаныхаа оронд одоо л туслаад өгөөч гэсэн их чинь бөөн баяр. Лууг сэргээд тосгон руу төхөж ирэнгүүт нь унгаагаад хөдлөхгүй барьж байгаарай. Бид нар нийлээд зэрэг харавнаа л гэдэг. Амжиж баллистагаа цэнэглэж чадах нь гэж итл ди хөлөг баатруудтайгаа хүрээд ирлээ. Таны хийж өгсөн зэвсэг байгаа болохоор бид нарт санаа зовлтгүй гэдэл шуудхан луу руу дайрна. Даанч луу хаангуута амар том савраараа нөгөө хэдий чинь нистэл нь авд юм да. Даамал ах дахиад газрын шид гаргаж хөлөг баатруудын амийг авардаг. Ван тулааныг дуусгах гэж Панамерад тушаахад маш том галын бөмбөлөг үсгэж лууг дийлбэлнэ. Хөлөг баатрууд арай л гэж зүгтэж амжихад тосгоныхон луу руу зогсоо зайгүй харавсаар байгаад унгаалаа. Ди очоо шалгасан амьд байжихаас гадна хазах чийдэг шүү. Манай хүнч бултаад сэлмээрээ завчиж дуусгана. Тосгоныхон ч бөөн баяр, Арт, Тил, Панамера 3 манай хүнд баяр хүргээл сүйд. Ёстой мондөг байна. Жирийн нэг тосгон байсан бол өдийд газрын хөрснөөс арчигдсан байгаа. Танай тосгон Ди, Даамал ах гээд олон баатруудтай бас хүчрэхэг зэвсэгтэй болохоор аргагүй үсттэй гэдээ. Ванч сэтгэл нь ханахгүй баллистагаа дахиад сайжруулж нэг цэнэглээд 10 сум харавдаг болгоно гэж шийднэ. Ямар ч хэл байсан луу устгасныхаа баярыг тэмдэглэх хэрэгтэй шүү. Яагаад ч жирийн явдал биш гэдэл Панамера ятгах өгч байна. Ер нь бол луугийн ангууч гэдэг цол дайчдын хувьд хамгийн нэр хүндтэй байдаг гин шүү. Ди маань өнөөдөр луугийн ангууч болчихж байгаа юм байна л да. Угийн супер хүн л дээ. Удалгүй тулаанд онцгой гавья байгуулсан хүмүүсийг шагнах ёслол эхэлж Панамера сайн мэддгээр зохион байгуулна. Өнөөдөр бид нар хэр баргийн тосгон байтугай хотын ч давж чадхааргүй давааг ямар ч хохирлгүй давлаа. Хамгийн гол гавьяг Даамал ах Ди Ван 3 гүйцэтгэлээ гэдэл ярина. Тэр хооронд Ваны даруухан байгааг хараад ийм хүнтэй амьдралдаа анх удаага таарч байгаа ойлгодог. Панамера өөрөө хөлөг баатрын гэр бүл төрсөн юм байна л да. Гэхдээ галын шидтэй гэдэг нь мэдэгдэнгүүт аав ээж нь тухайн үед хамгийн их мөнгө амлсан язгууртны гэр бүлд зарцсан юм байлээ. Зогсоо зайгүй бэлтгэл хийсээр 16 настайдаа хөлөг баатруудын ахлагч болж чадсан. Тэрнээс хойш олон тулаанд ялалт байгуулж хэрэгэм зэрэг агсан байж итл нэг л өдөр Артыг дагаж алс холын тосгон руу явах тушаал иржээ. Панамера Артыг тайвшруулж гачин залуу байвал би чамайг үлдээхгүй заа гэдээ. Тэгсэн Арт асууна. Би хэнд ч хэрэггүй амтан болохоор гэр бүлийнхэн маань ингээд хөөчж байгаа мó гэлээ. Панамерад ч хэлэх үг болтохгүй. Таны бүх эгч дүү нар гэрэлсэн учраас тааж гэсэн гэрлэх болсон гэсэн үг гэдэл тайлбарлана. Өөрөө яг л ийм жоохондоо гэрээсээ явсан болохоор Артыг өрөвдөж хайрлаад байдаг. Азар манай Ванч ааш цан сайтай ажилсаг дажгүй залуу болохоор Панамера Артыг гэрлүүлэхдээ дуртай байлаа. Буцаад одоо үе гарч Панамера Ваны тосгонтой холбоотон болохоо зарладаг. Ааваас ч ямар ч тусламж ирэхгүй байгааг бид мэднэ. Надад бол найдаж болно шүү л гин. Бас Артын аав Фердинанд гүнгийн талаас ямар нэгэн дайралт товтлогоо ирнэ гэж санаа зовох хэрэггүй. Уудахгүй хаан тулс даяар та бидний харилцаа холбоог мэддэг болчих учраас хинч нааша дайрч зүрхлэхгүй гэхтэн Ван саналыг нь баяртайгаар хүлээн авна. Маргааш нь манай хүн Даамал Спартатай тосгоныхоо ирээдүйн талаар ярилцаж шинэ оршин суугчдыг татаж тосгоноо хотын хэмжээнд аваачихаар шийднэ. Энэ үед нь Тил орж ирээд дээрийн хоёр худалдаачин Гай компанийнхаа хідэн хүмүүсийг дагуулад ирчиж гэж мэдэгдэнэ. Ванч ойн лууга зархаар яарч агуулх руугаа аваачсан нөгөө хэд нь ангайлгүй яах вэ? Жинхэнэ ховрын ид вэ штэ. Лавал 100 платинум зоос хүрх юм байна л гин. Манай ертөнцийнхоор бол шууд л долларын саятан болохоор тийм их хэмжээний мөнгө юм байна л да. Энэ үед нь арай ахмаг насны хоёр худалдаач лууг сонжоол хоорондоо шивнэлдээд идэв. За яахаар байна гэсэн бид нарт л зарчих. Манайхаас илүү өн хийх газар чамд олдохгүй шүү. 60 платинум зоосоор авъя гээл гар хуруугаа өрөөд амар сэжигтэй цараймаарэ те. За би түрүүний залуучуудтай дахиад ярилцаадахыг гэсэн нөгөө хоёр ч амар сандрал наа хоёр нусгаа чи юу ч мэдэхгүй. Амныхаа зоргоор ярьж байгаа юм гиснэ. Энд өнгөө гараас баг үнээр аваад их ашиг олъё л доо. Та хоёр юу н ойлгож гинүү гэл булан шахнаа. 8-ага шудрах хийлдэ. Угийн 100 зоос хүрэн штэ гэл нөгөө хоёр залуу зүтгэсэн
Юу шудраг ёсмос вэ? Ах нар нь тийм юм мэдэхгүй. Угаасаа энэ газрын мохорлоо биднээс өөр хинч тоож ирэхгүй шүү дээ гэжсэн. Ван бүгдийг нь сонсож явах жишээний. Байдал бүр эйгүүтч нөгөө хэд ч маргалцаар хоёр залуухан нь бүр ажлаасаа халагдах шинжтэй болоо явчлаа. Ахмад худалдаачид гараа явчихаар нь Ван нөгөө хоёрт өөрсдөн гэсэн худалдааны компани нэг санал тавина. Хэцүү шттэ. Зөндөө ажил орно. Бүртгэлийн хураамж төлн өөрсдийн гэсэн дэлгүүртэй байх хэрэгтэй. Хамгийн яривхтай нь хэрэгэм зэрэгтэй язгууртнаас баталгааны бичиг авдаг гэсэн гингүүт нь мань хүн Панамерагаас очиод гуйчдаг. Шуудхан зөвшөөрөхөөр нь дахиад жаахан бодохгүй юм уу? Нэрээ зүгээр өгсөн. Хоёрхан хүнтэй компаниг батлан даалаа гэд яавал гэжтэй. Тэгээд ч залуу хүмүүсийг дэмжсэн гэд нэр хүнд маань өсхийн байна гэдیں۔ Тэгж их алдартай болмоор байвал луу устгасан гавьяагач чамд шилжүүлчих. Угаасаа гэрийнхэндээ мэдэгдмээргүй байна гэсэн тэр дэмий. Хэр баргийн хүн луу устгах боломжгүй болохоор дээрээс нилээн шалгаж баталгаажуулах байх. Хоёр алхаад баригдах юмн дээр тэгж хэрэггүй гин. Манай хүний эцсийн найдвар нуран унж хизээ мүдгүй аав нь дуудаад тосгоныг нь өөр хүнд өгчих юм шиг санагдчихж байгаа юм чи. Анаа зөвлөнө. Наадхаас ч юм болтох ганц л арга байна. Та хаанд бараалхаж луу устгаснаа мэдэгдээд хэрэгэм зэрэгтэй язгууртан болох хэрэгтэй. Дор хаяж тайж цол өгчих байхаа гэдээ. Нөгөө хоёр залууч арыг нь даах хүн алсан гэд бөөн баяр боллоо яах вэ? Ванаас лууг нь 130 платинум зоосоор худалдаж аваад хот руу аваач зархаар болно. Яг явдаг дээрээ тулсан нөгөө хөгшин худалдаачид тэрэг мэрэг хамаг юмыг нь аваа явцсан байлгүй яах вэ? Тэрмөө хоёр удахгүй араас хог царайлал гуйгаад ирэндээ гэсэн баясчи явж исэн хажуугаар нэг тэрэг тоосороо булаал өнгөрлөө. Тэгсэн Ван тэрэг хийж өгөөд Панамерагийн дайны мордыг нь хөлөлцсөн байдаг. Жирийн мордтой харьцуулшгүй дайны хүлгүүдл гин. Нөгөө хоёр ч ангаагаал хоцортын байгаа сте. За тэгээд хаанд очиж бараалхсан. Та дахиад тушаал дэвших гэж ирвөө. Энэ удаа ямар гавьяа байгуулав гэж асуув. Өөртөө бишээ. Найздаа хэрэгэм зэрэг авах гэж ирлээ. Ойн лууг устгасан Ван гэ залуу байгаа. Өөрөө алс холын тосгоноо хамгаалах учиртай болохоор энд ирж чадсангүй гэсэн ордонд байсан хүмүүс шивнэлдээ л явчихна. Хаанч тэр залууч хүчтэй элементл шидтэй юм уу гэсэн Панамера хамаг байдгаараа л өмөөрнө. Бүтээлийн шидтэн байгаамаа. Гэхдээ үнэхээр сүрхий залуу байгаа. Тосгондоо дөнгөж очиод л дээрэмчдийн халдлагаас хамгаалж шидээрээ бэхлэлт хийж богино хугацаанд хотын зэрэглэлтэй болгож хөгжүүлсэн гэдэл бүгдийг нь ярина. Хаанч энэ гар сайхан үлээж гинэ гэсэн царайтай суугаад ахаар нь Панамера баталгааг нь аваад ирсэн гэд лууны соёог харуулдаг. Тэгээд тосгон руу очиж хөгжил цэцэглэлтийг нь нүдэрээ үзхийг өрнө. Ингэж ятгахсаар зүрхний андда тайжийн хэрэгэм авчихаас гадна олон төмний дунд ололт амжилтыг нь чанга гихчин зарлаад бүр PR тултал нь хийнэ. Энэ үеэр Ван тосгоноо дахин төлөвлөж нилээн хэдин шин байшинч бариатглаа. Тосгоныхоо гадна хөгжил дэвшил, баян тансаг байдлын бэлэгдэл болгож хоёр өндөр цамхаг босгодог. Мэдээж харуул хамгаалтын үүрэг давхар гүйцэтгэхийг нь тооцоолсон байлгүй яах вэ? Бүгдээрээ цамхаг дээрээ өдрийн хоол идэж даамалах, эннээс хойш тосхон биш хотын статустай болъё. Ван хот гэж нэрлвэл ямарв гэлээ. Ах トゥ худалдаачдын нээсэн шин дэлгүүрийн ачаар тийл хүссэн бараагаа асуудалгүй авдаг болж амттай гихчийн торт хийсэн байдаг. Нэг харсан хідэн хүмүүс хотын хаалган дээр ирцэн зогсож идэв. Нилээн үлсэж ядраад хувц хонор нь муутцсан хүмүүс байлаа. Хажуугийн тосхноос ирсэн гинэ. Эзэн лорд нь хамаг залуучуудыг нь цэрэгт аваа явуулсан учраас ажил хийх хүн байхгүй. Дээр нь маш өндөр татварын дарамтанд ядарч явна. Танаа хотыг өндөр хөгжилтэй гэж сонсоод ирлээ гэдэг. Фердинанд гүнгийн хүмүүс болохоор нь манай хүн хүлээж авах уу яах уу гэд хэсэг эргэлцсэн ч оруулахар шийднэ. Бид нарт татвар төлөх ямар ч мөнгө байхгүй. Танаа харьяанд орж болох болов гэхэд нь хэсэгтээ татварт санаа зовлтгүй. Би та нарыг ямар ч байсан хооллож ундлаад байшин барьж өгнө гэлээ. Хэдүүлээ өлсөж өгөхөд Деважинд ирсэн мөгүй юу гэдэл хүмүүс гайхастай. Тэрнээс гадна тосгонд нь үлдсэн 300 орчим хүнийг адал явдал хайгчид явуулж авчруулахар болдог. Энэ сайхан сэтгэлийг чи яаж хариуландаа гэж хүмүүс өөлж мөөлцөн. Манай тосгон 10 үнэтэй. Тэрүүгээрээ байгаа жаахан ачаа бараага зөөгöd аваад ирнэ гэсэн Ван баярлаа наадын. Сүүгээр нь цагаан эдээ хийж болох нь байна гэж тооцоолоод байхгүй юу? Адал явдал хайгчид тосгоныхныг аваад ирэхэд нь Ван барбекю бэлтцсэн хогтно.
Өлсөж ядарсан хүмүүс цадатлаа идэж аваад одоо бидэнд хийх ажил өгөөч гэж гуйна. Тэгээд шин дэлгүүртээ бас тариан талбай дээр ажиллаулахаар болчихж байгаа. Манай хүн ч үнэхээр ажилтай. Өөрсдийнх нь үнэний сүгээр нь торт хийлгэцэн дайлж явах жишээ нэ. Хот маань өргөжин тэлж хөгжих тусам та бүхний амьдрал сайжирна гэсэн хүмүүс үнэхээр их баярлдаг. Хэсэг хугацааны дараа орто хүмүүстэйгээ анд явж байгаад данжин руу орох хаалгыг санаандгүй олцсон байдаг. Одоо хуулийн дагуу хаанд даруйхан мэдэгдэх ёстой гинэ. Яг үннийг хэлэхэд эдний тосгон данжиныг зорин ирэх хэдэн мянган адал явдал хайгчдаг хүлээж авахд хараахан бэлэн болоогүй байлаа. Тэрнээс гадна аав нь эндхийн хөгжил дэвшлиг олж мэдэх нь цаг хугацааны л асуудал болчихж байгаа юм л да. Оортооч хөөрхи айгүй гимссэн царайтай. Одоо тэгээд нийгэм тоолцсон юм яалтай билээ. Ван шар өстэй бондгор залууг хаан руу явуулахар томилно. Бид нар хамт явсан дээр байхаа гэсэн Оортоо ногоо өстэй охин хоёроор данжины эргэн тойрныг шалгуулахар болдё. Нэг алтан зоос өгнө гэхээр нөгөө хоёр ч дуртаяа зөвшөөрдөг. Тэгсэн бондгор залууд бүр гоё юм өгчтэй юм да. Материалээр хийсэн сэлэм. Хөөе инквэс юм уу? Бит хоёр бас хаан руу явъя л да гэж нөгөө хоёр бүр харамсцсан. Ямар тач бондгор залуу шин сэлмээ биширцэн баяртай гэх чинь явж исэн баахан орк гараад ирдیں۔ Манай хүн ч өөртөө мангар итгэлтэй дайрч ороод хэдхэн секундын дотор дуусгаа ичдэг. Тэгсэн амиг минь аварсанд баярлаа гэд нэг хөөхөн охин гараад ирдэг шүү. Та ийм мундаг юм чи алдартай баатар бахтай энтер гээл сүйд. Би нийслэл хот руу алхаж яваамаа. Хизээ нэгэн цагт тэнд уулзвал ачи чинь заавал хариулнаа л гэж байна. Өө, зам нийлэх юм байна гэд цаашаа хамт явлаа. Тэгсэн аав нь тулаанд ам өргөдөж эзэмшил нутгийн дайсанд эзлэгдсэн учраас хотод очиж баян айлыг зарц болохоор явж байгаа юм гинэ. Манай залууч ятгахсаар хагаад тосгон руугаа авч явахаар болчдөг. Тэнд очивол ажил заавал олдноо л гин. Энэ үед Ван тосгонд нь төр байрлах адал явдал хайгч нарт зориулж тусдаа хэсэг хийж өгөхөөр болж Спартак захирагчаар томилдог. Харин аюулгүй байдлыг хангахын тулд Дигийн удирдлагад ор хөлөг баатрын алба байгуулахаар шийднэ. Шуудхан л ажил хэрэгтэй орцсон байж тал бондгор залуу нөгөө охинтой цуг хүрээд ирлээ. Хаанд илтгэх ажлаа амжуулсан л гэж байна. Нэг харсан бөө тоос манрал баахан морьтой баачка нар наашлж идэг шүү. Дээрэмчтийн багтаа гээл сүмсэн зайлхаа шахсан данжины сургаар ирж байгаа адал явдал хайгчтай байдیں۔ Хурдхан дотгошоо ор та нар шиг жулдраанууд ийм аюултай газар байж болохгүй л гин. Ядчихад жаахан хэрцгий царайтай маа. Бид нар бэхлэлтэндээ ойрхон байгаа болохоор айгаад байх юм байхгүй гэсэн танах сургаггүй тосгон байж яасан сурхи хан хэрэмтэй. Энийг тэгээ яаж барьсан байх уу гэхээр манай хүн газар дээр нь харуулахаар шийднэ. Адал явдал хайгч нар шоконд орчиж байгаа юм чинь. Тэгсэн манай хүнийг Ван гэдгийг нь мэдээд бас л шок. Энэ жижигхэн бацаа одоо алдарт Ван юм уу гэж яагаад дид алуулахаа шахнаа. Тэрнээс хойш дидээ таарах болгондоо ёсолж бүхэлцөөд бүр номондоо орцсон байгаа сте. Гэхдээ байхгүйд нь Ваныг сонжсон хിവэрэ. Ийм жаахан хүүхэд яаж ийм том тосгоо удирддаг байна гээл. Хэдэн өдрийн дараа Оорто хүмүүстэйгээ эргэж ирээд байдлыг илтгэнэ. Данжины эргэн тойронд мангас алга. Гэхдээ очиход хэцүү хавцал дээр байрлалт юм байна. Тэр хавьд том юм бүтээн байгуулахад хэцүү харагдсан гэлээ. Манай хүн ногоон өстэй охины ятгалганд орж маргааш нь өөрийн биеэр очихоор явдаг. Арт, Тил, Камшин гуравтай хамт явнаа. Дөхөөд ирсэн амар том хавцал дээгүүр нь гарахгүйр нь энэ хоёр модын гинэ. Эн чинь нэг л дэлийг ишгүүл амиа хорлохоор ид байна гингүүтээ манай хүн янзын гой гүүр өрчиж байгаа. За тэгэд очингуудаа хамгийн түрүүнд мангасууд гарч чадхааргүй том төмөр хаалга хийлээ. Дараа нь адал явдал хайгчид байрлах маш том зочид буудал барьдаг. Нэг давхуртаа хадгалах амрах хэсэгтэй, хоёр давхуртаа хоолны газартай, гурван давхурт нь хараа унтаж амархаар төлөвлөсөн байлаа. Том гихчийн террастай ч юм байна. Бүгдд нь таалагдаад бөөн баяр. Тэгсэн борооны ус цуглуулж угаалга цэвэрлэгээнд ашиглах зориулалттай нөөцийн савнууд ч хийсэн байдیں۔ За нарч жаргаж байна. Харихуудаа гэсэн арт маш том материал олоод ирсэн. Бүгдийг нь гайхшруулдаг. Тэгээд хараад ирсэн чинь оройтлоо гэд Спарта бөөн уур ухтаж авнаа. Найзуудаасаа тусламж гуйх санаатай эргээд харсан бүгд айцсан царайтай. Та нарт туслаад оройтсон штэ. Хилээч гэсэн. Тийм ээ, надаас болоод оройтсон юм а гэд Оорто эргэлзэлгүй бурууга хүлээн. Даанч Спарта синдэгчгүй Ваныг чирээд орчт юм а.
За ингээд part 2 маань дуслаа. Та нар маань итгэвчтэй лайк, саба дараад ах юм бол би энэ тэгээд урам зориг аваад хурдан л дараагийнхаа шин бичлэгүүдийг хийхийг хичээх болно. Удахгүй гоё шин бичлэгээр уулзцгаая. За bye guys.